За сайн байцгаана уу. Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх тогтолцооны хөгжлийн талаар ярих гэж байна. За Монгол дотооддоо их хэмж бэлтгэх ажлын 4 үе шат гэж байсан баа. 1942-оос 73 он, 1975-аас 90 он, 1990-ээс 98 он ба хамгийн сүүлийн үе шат нь 2000-аас 2016 он хүртэл байжээ. 1942 оноос эхлэн Монгол улс үндэсний хэмжээнд их хэмж мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үе гэж үздэг байгаа. Энэ үед хүн эмнэлгийн факультетууд зөвлөлтийн анагаах ухааны сургуулиуд эмч бэлтгэх хичээлийн хөтөлбөрийг орос хэл дээр басан ба зөвлөлтөх холбооны улсын эмч багш нар зааж эхэлжээ. МУИС-ийн хүн эмнэлгийн факультетууд нийт 34 оюутны үүний 24 нь Монгол, 10 нь гадаад оюутантай эхлүүлсэн одоогийн ШВС-ийн үндэсний суурь болсон байна. 1942 оны 10 сарын 5-нд хамгийн анхны хичээл болох анатоми хичээлээр эхэлж байсан байна. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө нь замын төв хороо сайд нарын зөвлөгөөгөөр баталгаажуулж байсан байна. Энэхүү төлөвлөгөө нь тухайн үеийн зөвлөлтөх холбоо улсын анагаах ухааны дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөг монгол хэлэнд төрүүлсэн байдаг байгаа. Тэгээд 1947 онд тус сургуулийн анагаахын факультетийг 18 он төгссөн байгаа. 1925 оноос 1980 он хүртэл хүний их хэмжээний тоо амар хурдан өссөн ба энэхүү өсөлт нь 2 дахин хувь ихсэж 3686 хүн болжээ. Төгсөгчдийн ижил эрхлэлт 1995-аас 98 оны байдлаар гарсан судалгааны нийт төгсөгчдийн 73.5% нь ерөнхий дүнгээр сайн ба түүнээс дээш дүнтэй төгсөж байсан тул сургалтын өнөөгийн шаардлагыг түвшин хангаж байна гэж 1982 онд дүгнжээ. Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан сургалтын нэгдмэл хөтөлбөр төгсөгчдийн ажил эрхлэлт жил бүр 80-аас дээш хувь байсан нь төгсөгчдийн мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн. Сургалтын нэгдмэл хөтөлбөр чанартай хүрэгжиж энэ мэргэжлийн тусламжтай нийгэмд хэрэгцээтэй гэж харуулсан байдаг байгаа. За энэхүү графикаас харахад жил ирэх тусам ШВС-ийн төгсөгчдийн тоо болон ажил эрхлэлтийн хувь нь өссөн хандлагатай байсан байна. 1990-ад оны сүүлчээр Монгол улсад бэлтгэгдсэн их хэмж нарын ихэнх нь ШВС сурч төгссөн байгаа. Харин 2000-ад оноос хойш эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг хувийн хвшлийн ач хитүүгэн гэх мэт анагаах ухааны их сургуульд байгуулагдаж нийт 12 сургалт явуулж байгаа болсон байгаа. За боловсон хүчин бэлтгэх гаргасан өөрчлөлтүүд нь энэхүү байгаа. Тэгээд дээрээс нэмээд 5 сургалтын шинжилт байгаа. Одоо эхнийх нь болохоор сургалтын шинжилэлт. Энэхүү нь болохоор уламжлалт тогтолцооноос олон улсын блог сургалт руу шилжсэн. 2000 оноос шинжлэгдсэн олон улсын хөтөлбөрөөр хэрэгжиж эхэлсэн. 1947 онд мэргэжлийн боловсролын стандарт руу тогтоогдсон байгаа. Хоёрдугаар болохоор бүтцийн өөрчлөлт буюу 1990-ээс 2003 онд тусгаалan бүрэлдэхүүн сургуулиуд байгуулсан байгаа. Гурав дахь нь болохоор магадлан итгэмжлэл ба олон улсын хамтын ажиллагаа буюу 2011 онд 10 мэргэжлийн хөтөлбөр үндэсний магадлалт итгэмжилт авсан байгаа. Хүний их хэмж хөтөлбөр олон улсын магадлал итгэмжил ASN авч өндөр үнэлгээтэй болсон байгаа. 2006-аас 2009 онд олон улсын боловсролын байгуулалтанд гишүүнчлэн эхэлсэн. Дөрөв дэх нь болохоор багшийн хөгжил ба судалгаа ба хамгийн сүүлийн нь болохоор орчин үеийн сургалтын арга зүй гэсэн ийхүү 5 өөрчлөлтүүд үүссэн байгаа. За бидний ном зүй. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.